За сайн бацхан эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Өргөн амарч газарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эх оншилгооны аппарат нэн шаардлагатай байгааг энэ үеэр удирдлагуудыг хэлж байсан юм. За тэгвэл ерөнхий сайдаа Зандан шатар эхо аппаратыг худалдан авахд шаарддаг санхүүжүүлэлтийг шийдвэрлэхээр болсон юм. Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор 1 саяар өсгөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олонны зүтгэл эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгсэн. Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэ бодлогын хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн гэдгийг ерөнхий сайд онцолсон юм. Хамгийн орчин үеийн эмэгтэйчүүдийн эхо аппарат хэрэгтэй гэсэн. Тэгээ одоо эхо аппаратыг энэ жил ингээд шийдвэрлэж өгч байна. За тэгээ цаашдаа энэ яг Улаанбаатарын зүрхэнд нь орчдөг энэ төрөх газар бол өргөтгөл хийх, ер нь бас энэ төрөлтөө дэмжих, эхийн эндэлийг бууруулах зорилтын хүрээнд төрөх эмнэлгүүдийн төр засгаас онцгой анхаарч ажиллах болно. 1 саяар одоо сүүлийн 20 жилд Монголын өрс маш олон болж Монгол улсын хүн ам өсөж байна. Эмч эмнэлгийн ажилтнуудын бас ариун үлсийн үр дүн юм. Энэ бол одоо та бүхний авьяа зүтгэлийн үр дүн юм аа. Өргөн амарч газарт нийслэлийн Баянзүрх хан уул Чингэлтэй дүүргээс өдөртөө дээд тал нь 35, багада 15 их амарчдаг байна.